Мэдээ өргөлжилж байна. Ном сонирхогчдын дунд олон тооны бяцхан номын цуглуулгатай цөөн хүмүүсийн нэг бол Нансал Жавга юм а. За тэрээр 1970-аад оноос хойш бяцхан ном цуглуулж эхэлсэн байна. За түүний цуглуулгад манай улсад цоор ганцхан хэвлэгдсэн Суут Эрдэмтэн их зохиолч Бямбын Эренчний Анув хатан роман Үндсэн хуулийн эмхэтгэлүүд он онороо бяцхан ном хэлбэрээр хадгалагдаж байна. Нансал Жавгын цуглуулгад дэлхийн 10 гаруй орны 600 орчим ховор бяцхан ном бий. Тухайлбал Германд хэвлэгдсэн Хараалын ном, алдартай зураачдын бүтээлийн эмхэтгэлүүд болон Монголын нэрт зохиолчдын олон бүтээл бичил хувилбараар хадгалагдаж байна. За миний номнуудын одоо бас энэ хамгийн бас хайртай ном бодвол энэ Лодо Дамбугаан Солонго гэдэг өгүүлэг. Энэ мэдэн штэ Солонго гэдэг өгүүлэг хүн болгон мэднэ. Лодо Дамбугаа ч бас их мундаг зохиолч, Монголын урдаа барьдаг зохиолчдын нэг шүү дээ. Энэ ном байна. Бас их дуртай уншдаг. Тэгээд энэ сүүлийн номнуудаас энэ 80 оны үеийн ном энэ сод хэвлэлийнх нь нэг ингэж их гоё хэвлдэг. Энэ Монгол улсын төрийн дуулал. За энэ номнууд бол нэг эрхийн орооны хэмжээтэй л байгаа шүү дээ. Тийм ээ. Хамгийн жижиг номууд нь. Үгүй энэс жижиг байгаа. Энэс жижиг тэр шилэн дотор байгаа. Энэ дотор байгаа. 2.5 урд нь 2.5 өргөөшөө 2 ийм ном байгаа. Ийм жижигхэн номнууд байна. Тэгээд энэ 5 ном бол тавуула залуучуудын хайр сэтгэлийн тухай хайр гэсэн цуглуулга. Эдгээр ингээ харахад жижиг ч гэсэн ямар ч юм хүн энгийн нүдээр уншдаг. Бяцхан ном цуглуулагч Нансал Жавга ном уншиж тасралтгүй суралцах нь хөгшрөлтөөс сэргийлдэг гэдгийг онцоллоо. Тэрвэр 74 наснд аш нартай хичээлийг нь зааж өгөхийн тулд англи хэл сурсан тухайгаан ярьж байна. Номыг бол уншихад цаг бага орно. Нүдний хараа сайжирна, сэтгэл сайжирна. Бас ном ч өөр ингэсэн үнэртэй. Тэгээд ном уншсны дараа сэтгэл сэргэнэ. Тэгээд залуучуудыг би ном уншаасаа л гэж бодно. Тэр сонсдог ном байна уу, ямар ном байна уу, ямар шамаагүй. Та нэг 70 наснд англи хэл сурсан тийм ээ? Даад нэлээд гараад сурсан. Тэгтээ бас их сайн сурсан. Тэр хүмүүс надад юу яасан? Их итгэл үзүүлээд надыг сонгож суралцуулсан. Бүр төгсгсөн. Бас өдөр болгон нэг хувцастайгаа явахгүй шүү дээ. Үсээ самна, хувцаа өмснө. Тэгээд бас тэр олон хүүхдүүдийн дунд чинь би бас нэг бие авч явахаар хүн чинь ингээ ядаж нэг ингээ тэгшгэн алхна. Тэгээд толгоонд юм их үлдэж байна. Чэйжлээд өнөө хөгшрөлтийг бас их зогсоодог юм байна. Тэгэхээр хүнд чинь энэ юм сурна гэдэг чинь их ашигтай юм байна. Энэ бас их гоё шүү дээ. Монголын бүх нууц